Гинко хоёрын энэ сарын подкаст яг цагтаа бичлэг нь эхэлж байгаад маш баяртай байна. За тэгээд өмнө 7 дахь подкастыг хийгээл мэдж авч байгаадаа бүр өөрсдөө гайхчлаа. Тэгэхээр нэг 30-40 минут хүн суугаад сүүлд нь юу гарах вэ хүлээгээд явахыг бол бас хэцүү шүү дээ. Тийм болохоор ер нь подкастынхаа их өнөөдөр юуны талаар ярих вэ гэдэг дурджаяа гэж Гинко хоёр шийдлээ. Ер нь аюу мэрэгэн санаа олчлоо гэж өөрсдөө бол их бахархаж байна. За миний үлдсэн мэдээнүүд болохоор EA LucasArts 2 за фэнүүдийн бүтээжсэн Star Wars Battlefront-ийн тоглоомыг хаасан талаар ярина. За Aux Lives Matter гэдэг нөгөө Black Lives Matter гэдэг эсэргүүцлийн тэмцэлтэй хөдөлгөөнтэй төстэй зүйлийг Deus Ex-ийн ашигласан гэдэг асуул үүссэн талаар ярина. За PlayStation Now гэдэг одоо компьютер дээр тоглоом тоглох боломжтой боллоо гэсэн талаар ярина. За No Man's Sky-ing $1300 худалдаж авсан. Яагаад шатсан бэ гэдэг талаар ярина. За StarCraft-ийн HD remaster хийж байгаа талаар ярина. За Dota 2 TI6-гээс олон улсын тэмцээнд болсон ба тэрний талаар апдейтыг мэдээллийг өгөн. За CS:GO-ийн үзэгчид бас яагаад цөөрч байгаа талаар мэдээллүүд байна вэ гэсэн тиймэрхүү зүйлс байна. За миний зүгээс Gamescom 2016 болоод өнгөрсөн. Тэгээд энэгээр юу зарласан онц мэдээнүүдийн дуртаад мөн бас Nintendo-гийн яг фэнүүдийнхээ хийсэн төслүүдийг хоёр төслийг бараг зогсоочлоо болцсон байсны тэрийн талаар жоохон дуртаад. Тэгээд одоо эх сард болох PlayStation Meeting бас одоо нэг гадуур яваад байгаа PlayStation 4 Slim гэдэг загварын талаар бас жоохон бэлтгэсэн байна. За өнөөдөр Gинko-гийн хоолой илүү тод илүү чанга сонсогдож байгаа гэж бодож байна. Микрофонд нэлээд ойртуулад суулгацсан байгаа мэн хүнийг. За дээрэс нь өнгөрсөн сард нээлттэй хийсэн том тоглоом бол ер нь ховор байлаа яалч гэхээр No Man's Sky, Deus Ex Mankind Divided тэгээд Telltale хийсэн Batman-ы тоглоомыг ярилцаад орох болох юм шиг байна. Тэгээд өнгөрсөн сараас ямар тоглоом тоглосон Gинко дээр хэрэг дурдаад. За өнөөдрийн подкаст бол иймэрхүү болох болно гэж. За Gинкогийн мэдээс ихлэ төрөв байх ярьчлаа шүү дээ. Тэгэхээр энэ сая 8 сард Gamescom Германд болоод өнгөрлөлөө. Тэгээд одоо Европын бас нэлээд том гейминг ивент гэж хэлж болно. Анх 2009 оноос зохион байгуулагдаж эхэлсэн юм байлаа. Жил болгон болд юм уу те? Тийм жил бол. Энэ жил онцлогдсон үйл нь өмнө зарласан тоглоомудаас дандаа шинэ трейлерүүд ирсэн байгаа. Тэгээд Resident Evil 7-гийн геймплейтэй трейлер ирсэн. Тэгээд энэ дээр бол яг ингээд first person гэдэг нэгдүгээр биеэс харсан тоглолт байгаа мөртлөө ерөөсөө ингээд цутаагаал яваад байгаа байхгүй. Ямар ч юм одоо акшн байдаг яг тулалдаж байгаа гэсэн ерөөсөө гараагүй. Тэр нь амар сонирхолтой санагдаа яг яаж хийх гэдэг. Ингээд зүгээр трейлерыг харахаар зүгээр юу харагдаад байгаа байхгүй. Амнишиа ч л нэг тийм аим шиг тоглоом байдаг шүү дээ зүгээр. Нэгдүгээр биеэс хараад цутаагаа яваад байдаг. Тийм тоглоом шиг харагдчихлээ юу нэр Resident Evil гэж хэлэхэд жоохон хэцүү санагдсан. За тэгээд Final Fantasy 15 сая 9 сарын 30-нд гарах байж байгаад 11 сарын 29-нд хүртэл хойшлцсон 2 сараар. За яг одоо master version гэдэг ер нь бол тоглоом нь дууссан гэдэг байгаа. Тэгээд дахиад 2 сар одоо polishing гэдэг өөрсдөө нөө жоохон сайжруулад тэгээд patch эдрээ хийгээд ер нь тэднийг нийлүүлсэн хувилбарыг нэг төгс хувилбараар ер нь 2 сарын дараа гаргая гэдээ хойшлцсон байгаа. Юу игдөөтэй юм те. Өөрөө яг тэр хийж байгаа найруулагч нь гарч ирээд бас хэлсэн байлээ л да ингээд бид нар яг тоглоом бол хийгээд дуусна. Гэхдээ бидний одоо хүсэж байгаа чанарт нь ерөөсө хүрэхгүй байна. Тийм болохоор дахиад ингээд 2 сар өгөөч бид нар ингээд 2 сард гэдэг бүгдийг нь хүсэж байгаа тэр чанарын төвшөндөө аваачаа гэсэн байлаа. Тэгээд зэрэгцээд бас яг нэг 60 минутын одоо нэг геймплей бичлэг үзүүлсэн. Тийм тэр нэлээд зүгээр л харагдчихлаа бас. Өөр чин Metal Gear Survive гэдэг одоо Konami анх Kojima гаргаснаас хойш зарласан анхны Metal Gear болж таарлаа. Тэгээ үйл явдал нь яг тэр Metal Gear 5-та зэрэгцээл тэр нэг бааз нь өөр ертөнц рүү очиж байгаа юм шиг үлээ трейлерээр харсан чинь. За. Тэгээ тэнд ингээд зомби шиг юмнуудтай ингээд байлдаал. Тэгэл одоо нөгөө co-op гэдэг хамтарч тоглолдог тийм survival market тоглоом болох юм байлээ. Тэгээ энийг бол ерөнхийдөө нөгөө Capcom-ийн Resident Evil дээр нэг Umbrella Corps гэдэг усыг тийм төстэй тоглоом гаргаж ирсэн байхгүй юу? Амар бүртлгүүчсэн үү? Тийм. Юу нэг тэрэн шиг харагдаад байлээ л дээ. Гэхдээ яг тэ Call of Duty ч бас зомби орж ирээд нэг хэсэг аим өгсөн шүү дээ. Бас тэр шиг юм болох юм болоо. Одоо зомби бол бас нэлээд юм болгон дээр зомби байдаг болчихлоо шүү дээ. Тэгэж болохоор бас хүмүүс бол нэлээд таагүй хүлээж авч байгаа харагдсан угаасаа Metal Gear-ыг алчлаа л гэж бөөлсөн хүмүүс л байсан. Gamescom дээр бас өөр нэг онц юм нь Xbox-ийн одоо нөгөө хүн Scorpio-гийн талаар ярьсан. Тэгээд Scorpio бол зөвхөн VR дэмжих хүчин чадалтай. Тэгээ баг
дахиж энэ үүнээс хойш консол гарахгүй бах ингээд консол generation ер нь дуусгаж байгаа ухааны юм ярьсан байлээ л дээ. Тэгэл хин нүүбэр ч гэсэн ярих бах нөгөө PlayStation Now одоо PC дээр ирж байгаа гэж ярьсан шүү дээ. Энд чинь ерөнхийдөө бүх юм ингээд нөгөө стрим рүү л яваад байгаа л нэг шинж тэмдэг болоод тэгэл дараагийн generation гэж байх нь үгүй юу эсвэл бүх юм ингээд нэг юм стрим үйлчлэгээ болох нь үгүй юу гэдэг дээр бас сонирхолтой байна л да. Тэгээ Gamescom ер нь иймэрхүү. Тэгээ зүгээр нэг хошин юм нь юу байсан? Gamescom яг ингээд гадаа нэг том постэр дэлгэсэн байсан бохгүй. Half-Life 3 гэж. Half-Life 3 гэж хэлсэн байсан. Тэрийг нэг сайн харах юм бол Half-Life гэчээд 2 цэг тавиад яг анх ингээд тоглож исэн 3 хүнийх нь талаар гэж бичсэн байхгүй. Тэрэн дээр л зүгээр одоо бараг хамгийн том одоо тролл талаа гэж яриад байгаа юм л та. Gamescom ингээд онцлогууд нь л энэ байна да. Тэгээ өөр тоглоомудаас трейлерүүд бүгдээр ирсэн байгаа. Тэгээд Gamescom 16 гэж хайгаад үзэл ер нь хангалттай шинэ гараад ирэх байх гэж бодож байна. Энийг Gamescom бүгдийг үзсэн гэсэн үг үү? Би яг зөв мэдээг нь дагаал явуулсан. Тэгээ онцлогууд нь эдгээр байна л гэж бодсон. E3 энэ шиг тэгэж үзээд хар конференцүүд нөх айхтар. Тэр тийм сүртэй юм бол ерөөсөө байгаа. Зүгээр шууд байж байгаа мэдээнүүд орж ирэл Gamescom трейлер ирлээ гэж тийм байсан. За Европын холбооны PlayStation блог дээр ийм мэдээлэл гарсан байна л да. Тэгэхээр PS Now гэдэг үйлчлэгээ угаасаа PlayStation хүмүүс бол мэдж байгаа. PlayStation-гүй хүмүүст хэлэхэд бол энэ түрээсийн үйлчлэгээ. Түрээсийн үйлчлэгээ яг зөв. За энэ түрээсийн үйлчлэгээ болохоор PC-н дээр ашиглах боломжтой боллоо гэсэн мэдээлэл тавигдсан байж байгаа блог дээрээс устгагдсан байна гэжсэн. Гэхдээ энийг дараа нь болохын тулд оруулсан байна гэж шиг гэсэн тэгинко. Тий. За тухайд бол текст устгагдсан байсан. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Sony болохоор өөрийн гэсэн тоглоом стриминг үйлчлэгийг компьютер дээр гаргаж байна гэсэн үг. Тэгээд стриминг үйлчлэг гэж яг юу юм бэ гэж зарим хүмүүс ойлгохгүйж болно л. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг бүх юм үүлэн технологи үүлэн дээр гарна гэж бараг 9 10 оноос хойш тэр нь яригдж байгаа юм шүү дээ тийм. Энэ нь болохоор Gaika гэдэг технологи дээр суурилсан юм байл. Ямар учиртай вэ гэхээр заавал ийм амар хүчтэй биш. Зүгээр л видеого хангалттай хэмжээнд үзүүлчих чанартай. Тэгээд өндөр хурдтай интернеттэй байхад ямар ч тоглоомыг шууд ингэж интернетээр дамжуулаад тоглох боломжтой гэсэн үг. Яад өөр сервер дээр, өөр компьютер дээр, өөр хүчтэй компьютер дээр тэр тоглоомууд нь суудсан байгаа. Зүгээр тэрнийг интернетээр холбогдоод тоглож байна гэж би бол ойлгосон. За тэгээд яг хуу системийн үзүүлэлтүүд иймэрхүү байна гэдгийг бичсэн байлээ л дээ. i3-аас эхлүүлээл нэг хайхтар өндөр үзүүлэлт шаардаагүй. Гэхдээ жоохон видео графикгүй шаардах шиг харагдсан. Хамгийн гол нь интернетийн хурд байсан. 5 мегабайтын хурдтай байхад ер нь бол минимум та болчихно гэсэн байлээ. Гэхдээ яг энэ инженер улсуудын ярьсгүйг нь харахад ер нь 10-аас 15 мегабайтын хурдтай байхад ямар ч гацалтгүйгээр тэр тоглоомуудыг тоглох боломжтой гэсэн байлээ. Тэгээд PS Now дээр ер нь бол одоо 400 гаруй тоглоом бол байдсан байлээ. Тэгээд сар болгоос өнгө тоглоом төрөгүүдийг бол PlayStation Now хүмүүс бол мэдж байгаа бах. Сарын $20, харин 3 сараар нь авах юм бол $45. Одоо сарын $15 болж хямдарна гэсэн үг юм байлаа шүү дээ. Иймэрхүү үйлчлэг бол гарч ирж байгаа юм байлээ. Тэгээ заавал E3 дээр энэ гэж сүртэйгээр Microsoft шиг юма зарлалгүйгээр зүгээр ингэж санаатаагаар болон санамсаргүйгээр ингэж зарлж байгаа нь бас сонирхолтой санагдлаа. Тэгээ түрүү яалч Genko хэлсэн шиг бас бүх юм ингэж онлайн руу нүүгээд үйл рүү нүүгээд те PlayStation 5 гэж гарах нь үгүй юу гэдэлс жоох юм байна. Ер нь заавал консол авах хэрэгтэй юм үгүй юу гэдэг бол бас асуудал болж байна. Тэгээ хүмүүс заавал тийм хардвер бит юм худалдаж аваад шаардлагатай байна үгүй юу те. Тэгэхээр ер нь бол бас Genko-гийн хэлсэн шиг энэ консолуудын ер нь сүүлчийн өдрүүд бид нар за өдрүүд нь цаашаа сүүлчийн жилүүд тэр нь амьдарч байна уу гэсэн бодол бол нь PlayStation-ийн зарлалаар илүү тодорхой баталгаатай. Энийг ер нь бол анх нөгөө PlayStation Gaika-ыг худалдаж авахд л яриад эхэлчихсэн л та. Gaika юу бас тухайд энэ л гайгүй байсан. Тэгээд авчлаа юу нөгөө тэгэл одоо угаасаа PlayStation Now-ийн өөрийнх нь цаашдын зорилго ч гэсэн PlayStation биш өөр платформуд дээр энэ үйлчлэгээ гаргах байсан. Тэгэл дагжсэн хүмүүс бол нэг PC дээр гарчлаа бүр их гайхаад байхгүй. Хүмүүс зүгээр нэг өмнө байсан үйлчлэгийг тоохгүй жаад тийм PC дээр гарчлаа гэхэл зүгээр сенсацлаад байгаа юм шиг санагдсан. Гэхдээ яг заавал PlayStation-гүй хүмүүс яг сонирхож үзэх боломж гарч байгаа. Тийм шүү дээ. Зөндөө бол эксклюзивуд байгаа шүү дээ. Last of Us байна, God of War цуврал байна. Тийм юу. Нэрээ 400-аад тоглоом ер нь бүгдээр л PlayStation 3-ын тоглоомууд юм лээ. Тийм жагсаалтыг харсан ч гэхдээ сайн тоглоом зөндөө явж байгаа шүү дээ. Зүгээр ингэж туршилтын байдлаар гээл инди хямдхан эсвэл бүр дээрээ хачаад байх болоо гэсэн чинь сайн тоглоомууд бол явж илээ. Тэгээ сүүлийн баг энэ жил нэлээд сайн нөгөө тоглоомын юуг нэлээд нэмсэн байхгүй одоо нөгөө тоглоомын сангийн нэлээд сайн нэмж өгсөн юм байла хараад шууд ингээл компаниуд Capcom-ийн бүх тоглоом орж ирлээ гээл тийм заруу зөндөө яваад идэг гэсэн. Яг Монголд яг интернетийн хурд нь гүйцэх үү хэр лагтай байх нь тэрийг бас тэгээ үйлчлэл нь ороод ирэхээр нь бас сонирхож үзье гэж бодож байна. Яг
Одоо PlayStation дээр бол 7 хоногийн өнгөө нөгөө турших хугацаа байд юм байлээ. Тийм тэрийг туршиж үзээд бас хэр байгааг нь туршиж сонирхож үзэж болох байхаа. Тийм геймкод туршаад үзвэл бид нар сэтгэлээ ярихгүй. Яг манаа нэт жоох нэлээд удаан л таавсан. Тэгэхээр жоо хэцүү л байна. Гэхдээ технологи шигээ чиглэж яхад бол мод монголоор дуусах гэдэг ч гэсэн явандаа бид нар ийм үйлчлэг ашигладаг болно л гэсэн үг шүү дээ, тийм. За, PlayStation 8-ийн хувьд бол юм байлаа. За, PlayStation-тэй холбогдлолтой өөр мэдээ гэвэл энэ эх 9 сарын 7-нд PlayStation Meeting гэж зардсан байгаа. Энэгээр одоо яг дараагийн PlayStation 4-ийн заврыг танилцуулна гэдэг баг хүн болон мэдчихэж байгаа. За. Тэгээд эхнээсээ PlayStation 4 Slim гэдэг нэг тийм загвар нь тарцсан хүмүүс одоо нөгөө задлж үзүүлээ, зургууд нийтэн зөндөө явцсан байлээ. Тэгээд загварыг авсан чинь яг муухаж онцгой загвартай байлээ л дээ өмнөхөө бодвол. Тэгээд нилээ өмнөхөөс бас нилээ нэмгэн болгоцсон. Тэгээд энийг ингээ нэмгэрээд ирэхээр одоо ч нөгөө хүчин чадал нь бас тодорхой хэмжээнд багасж байгаа л гэж хараад байгаа юм л да мэдээ сенсийн багасна. Тэгээд энэ бол яаж ч утсан нөгөө VR дэмжихгүй тэр 4K дэмжихгүй л загвар байх гэж бодод байгаа. Тэгэхээр энийг зүгээр PlayStation 4 Slim гэж яриад тэгээд дахиад яг энэ митинг дээр PlayStation 4 одоо Neo ч юм уу те яг тийм VR дэмжих бас арай илүү хүчтэй загвараа танилцуулах байх гэдэг яригдаад байлаа. За нөгөө Microsoft-ийн болохоор Xbox One S тэгээд Scorpio тийм гэсэн тийм. Тэнгүүтээ Sony-н дуурайгаад PS Now PC-н дээр гаргалаа. Тэгээд 9 сарын 7-нд юу зарлах нь тэрийг бас хүлээжлээ. 9 сард тэгвэл бас Sony-ийн зүгээс нэлээд их мэдээлэлүүд. Тийм 9 сард бас өөр нэг зарлах юм бол Nintendo NX яг 19 сар зарлагдана гэж хүлээлттэй байгаа. Тэр бас яг юу гарах нь мэддэхгүй ингээл ямар ч юм байх нь мэддэхгүй гэдэг байгаа л их сонирхолтой байна л та. За би Nintendo-тэй холбогдлолтой өөр юм гэвэл энэ жил Metroid-ийн 30 жилийн болж байгаа. Тэгээд Metroid Prime Federation Force гэдэг тоглоомноос өөр яг онц юм зарлаагүй байсан чинь энэ фанууд нь саяхан Metroid 2-ыг одоо ремейк хийгээд өөрсдөө хийсэн. 4-5 жилийн хугацаанд хийсэн юм шиг байлаа. Тэгээд энэ Metroid 1-ийг одоо нөгөө Game Boy Advance дээр Metroid Zero Mission гэж гаргаж ирсэн баха. Тэр нь нэлээд тийм гоё болчихсон баха. Хурдан акшнтай график ч гэсэн нэлээд гоё. Яг тэр загвараар хийсэн юм байлээ л Metroid 2-ыг. Metroid 2 маань өөрөө Game Boy дээр анх гарч ирсэн 91 онд ч л үү. Нилээн одоо тоглолтууд бол нилээн хэцүү графиктай жоо тийм хар цагаан өнгөтэй те. Тэрийг бүр амар гоё ремейк хийгээд гаргасан. Тэгээд мэдээж нэх удаачгүй нөгөө Nintendo-гийн зүгээс манай одоо оюуны өмч гэдэг утгаас нь аав гэсэн байгаа. Тэгээ энийг авсны дараа бас нэх удаагүй Pokemon Uranium гэдэг эдгээр бас фэнүүд нь ингээд 9 жил хийсэн төсөл. За. Гарангуутаа 1.5 сая хувь татагдсан гэж байгаа. Тэрийг бас гараад ингээд яасан чи бас Nintendo-гийн зүгээс бас наатахаа манай оюуны юмч одоо авч хаяа гэх тээ. За энэтэй тун төстэй мэдээ надад байгаа шиг. Ийм болсон тэгээд яг уу энэ зүгээр за Pokemon-ыг ч одоо яах аргагүй байх. Metroid бол нэлээд чанартай болсон байсан. Би татаад аваад амжицсан байхгүй юу. Тэгээд тоо жоохон эхлэлс нэлээд гоё болсон байлаа. Энийг зүгээр ингээд Nintendo-гийн зүгээс дэмжиж тээ. Жоох ингээд хэрэгжүүлсэн бол гоё байсан юм шиг санагтаад идэв. Ягаад гэвэл өмнө нь Blizzard бас яажсэн шүү дээ. StarCraft бас нэг фэн төсөл яваад байсан чинь болиулаа дараа нь өөртөө яг аль биесний зөвшөөрлөөр өгөөд тэр нь бас сая гарсан байлаа. Тэр шиг ингээд хамтарч ажиллах боломж байсан болов уу гэж хараад идэв. Жоо харамсалтай санагдаад байгаа л та. Гэтэ бизнес-ээс бас хэцүү юм л да тэр олон дэлхийд тарцаа госууд зохион байгуулалт. Тэн ямар гэрээ болоод яаж хариуцлага тооцсон юм. Таны бол Metroid дээр яг Nintendo ерөөс олигтой хийхгүй байгаа байхгүй. Тэрэн дээр ингээд Metroid 2 чинь харахад амар сайн төсөл хийцээ. Амар гоё. Энийг жоохон дэмжиж өгсөн бол уг нь гоё л байх санагдаад байт. Харамсалтай юм тий. За энэтэй холбоотой юу хэлэх гээдсэн бэ гэхээр EA бол LucasArts-ийн Infinity үтжсэн Star Wars Battlefront 3 тоглоомыг зогсоолоо гэсэн байсан. Тэгэхээр Frontfire Studios гэдэг нэг студи бол ажиллаж исэн юм билээ. Өмнө бас нөгөө ер нь Battlefront 3-ийн үед чинь Battlefront 2-оос ч нэлээд олон жил бол гарна гарахгүйгээ студиуд нь өөрсдөө бол видео тараал тэрийг болиуллаа гэж зөндөө юм болж исэн. За тэгээд саяхан EA-ийн гаргасан Battlefront, DICE-ийн Battlefront бол үнэхээр бүтлгүүтлээ шүү дээ. Тэ 9 сарыг tech demo юм шиг үнэхээр гоё үед бол гоё харагддаг. Тийм үлжүүр юм бол үнэхээр байхгүй байна. Өөдөртэй байна. Microtransaction-ууд нэмэлт зүйлс гэдэг юм бол ямарч утга алга байна гэсэн тийм бол зөндөө шүүмжүүд бол гарсан. За тэгсэн чинь Frontwire Studios гэж институт барьж аваад за бид нар фэнүүд байна те. Энэ тоглоомыг бид нар хийнэ. Тэгээд бид нар энэ тоглоомыг хүмүүст үнэгүй өгнө гэдгээр хэлсэн байлээ. Тэгээ яг анх ярьж байхдаа болохоор бид нар
эрх мэрх юмыг нь авааг байгаа. Тийм болохоор соёоны өмчийн асуудал үүсэх магадaltaй гэдэг нь Frontware Studios-ийн ерөнхийлөгч нь хэлж ирсэн юм билээ олон жилийн өмнө. Тэгээд харамсалтай харин яриа нь бас биелэлээ олсон байна л да. Саяхан уг нь Valve-тэй эднийхэн яриад Steam-ээр тоглоомоо тарах асуудал нь бол уг нь зохицоод шийдэгдсэн байсан юм билээ. Тэгсэн чинь EA-с LucasArts-аас холбоо өрөөд за энэ ч одоо ийм учиртай шүү. Та нар энийг ингэ шийдэж болохгүй гэдгийгсэн юм билээ. Яг хуу LucasArts-ийн хувьд бол Disney-д зарагдаад ер нь нэлээд олон тоглоомоо цуслагдсан, хүмүүс нь бас солигдоод өөрчлөгдөөд цонхтогдоод янз янз болсон байгаа. Тэгээд Disney LucasArts-ыг худалдаж аваагүй эрх хэмээг нь EA рүү шилжүүлээг байсан бол LucasArts-тай зохицуулсан Star Wars-ийн IP-г тоглоом их боломжтой байсан гэдэг нь Frontware Studios-ийн ерөнхийлөгч нас саяхан яриа өгсөн байлээ. Тэгээд геймплей юмыг нь хараад байхад бол тэр Free Radical-ийн хийжсэн Battlefront 3-т бол их төсөө харагдчихсан. За тэр Battlefront нь өөрөө болохоор одоо классик сонгодог байсан гэж хэлж байгаа. Тэр Battlefront 2-т бол үнэхээр төстэй тэрний илүү сайжруулсан, илүү том болсон хөлбөр юм шиг харагдчихсан. Тэгээд бас энэ фэнүүд бидний үнэхээр хүсэн үлээж байгаа мөртлөө хэзээ ч тоглохгүй тоглоомод харамсалтай жигсаалт нэг тоглоом нэг хийж болно. За яг хуу Frontware Studios-ийн хувьд бол энэ Star Wars одын дэнд холбоотой бүх зүйлийг тоглоомоос авч чаад энэтэй төстэй энэс санаа авсан гэж хэлж болохоор өөрсдөө гэсэн шинэ тоглоомыг бүтээнэ гэж зарласан байлээ. Тэгэхээр бас хэдэн жилийн дараа Star Wars-ыг санагдуулахаар тиймэрхүү гоё тоглоом гарч ирэх баг. Тэр Battlefront тийм хоёр тоглоом бол надад үнэхээр их таалагддаг. Battlefront 2 бол яалч үнэхээр сайн одоо тоглоомын үргэлжлэл яаж сайнаар хийх ёстой гэдэг үнэхээр сайн жишээ болсон шиг санагддаг. Тэгээд ер нь бол ямар ч гоё тоглоом байсан дараа нь фэнүүд л юм чи тий. Баг фэнүүдэд зориулж хийж байгаа тоглоом чинь өчнөө модлох, янзлах боломжууд байх бах. Тэгээд тэр шинэ тоглоомын Star Wars мод гэлний нөхөр хийгээд тавьчихад нөөдөл яаж чадахгүй байхгүй тий. Тийм л юм байна л та. Өөр нь фэнүүд яаж тоглоом хийжсэн түүхээгээд харсан чинь одоогор бол Star Wars-ийн Knights of the Old Republic гэд бүх цаг үеийн хамгийн шилдэг дүрд орж тоглох тоглоомод энийг гэж бас л өндөр насыг зооглож байгаа тоглоод энийг гэж хэлсэн. Энийг фэнүүд шинээр хийж байгаа гэсэн мэдээл зургууд нь тэр үе гарч ирдэг. Тэр бол хийж байгаа. За Halo-гийн тоглоом бас PC дээр хийж байгаа, фэнүүд хийж байгаа гэсэн юм бол одоогийн байдлаар явж байгаа. За өмнө нь бол Metal Gear Solid, Resident Evil энтрийн бас фэнүүдийн мөртэйсэн тоглоомууд дараанаас ингээл зохиогч ирэх асуудал гэдэг харамсалтай түүхүүд бол байд юм байлээ. За тэгэхээр хамгийн новшийн юу гэж санагдсан бэ гэхээр EA-ийнхэн яагаад энэ төслийг зогсоогоор болчихоо гэсэн чинь гол үндсэл нь ерөөсөн ингэж байгаа. Бидний Battlefront-ийн тоглоомоос фэнүүдийг нь та нар аваад өөр тийш татах гээд байна. Тийм болохоор наа төслийг зогсоо. Үгүй байхгүй ч фэнүүд. Ерөөсөө тийм хачин байгаа байхгүй. Тэгээд саяхан яг тоглоомын шинэ мод нэгдсэн шинээр DLC-ууд байгаа маяг гэх нэг ярьдаг юм удаа ярьжлаа юм л та. Тэгээд үнэхээр өөрсдөө тэр хамгаалалт шижигээд байгаа тоглоом хүмүүсийг татаж чадахгүй байгаа учраас хэрэгцээ нь хангахдахгүй байгаа учраас фэнүүд өөрсдөө имийг хийж байгаа шүү дээ гэдгийг бас хэлмээр байна. Яг нь үнэхээр зохиогч ирэхтийн зүгээсээ буруутай ягвэл буруутай. Түрүү нөгөө Valve гэдээ дурдсан шүү дээ. Өмнө бас нөгөө фэнүүд Half-Life 1-ийг ремейк хийж хагаад тэгээд Black Mesa гэх тоглоом. Тэрийг бас яг Valve-ийн зүгээс дэмжиж одоо Steam дээр гарсан байдаг байхгүй юу? Тэгээд түрүүн дурдсан бас Blizzard-ийнхэн дэмжсэн те. Тэгэхээр энэ бол компаниуд өөрсдөө ингээд жоохон яг фан төслөд жоохон дэмжиж өгөх юм бол бас хамтарч ажиллаж исэн жишээнүүд бол байгаа л байгаа байхгүй юу? За дараагийн мэдээ бол Aux Lives Matter. Энэ болохоор нөгөө Augmented гэдэг үгийн товчлол байгаа юм л та. Тэгээд Deus Ex тоглоомын Mankind гэдэг шинэ анги нь бол одоо гарч байгаа. Ер нь бол дээрийн бас 90-ад нас гаралтай тоглоом. Тэгээд энэ тоглоомын concept art зургуудын нэгэн дээр Aux Lives Matter гэдэг ингээд эсэргүүцлийн жагсаал Москвагийн гадаа хийж байгаа юм зураг явж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө Америкт нь арьс өнгөний асуудал болоод цагдаар харуудыг буудаж гин тэмцэн хүмүүсийг яалаа гэд. Тэрний нөгөө Black Lives Matter харуудын амьдрал ч гэсэн бидтэй тэгш эрэхтэй. Тэмцлийн одоо тэр урайл ооцныг биеийнхээ зарим хэсгийг ингэж гиборг болгосон ч гэдэг юм уу те. Засварлсан ийм хүмүүсийн амьдрал ч гэсэн бас тэгш эрэхтэй, адилхан эрэхтэй хүмүүс шүү гэдэг утгатайгаар ашиглаж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь одоо нөгөө интернетээр хүмүүс игээд байгаа штэ 2016 он болоо хүмүүс ер нь жоох юм хараад нөгөө триггер жижигхэн юм хараад ингээл уурладаг, гомддог болчихжээ гэдэг шиг хүмүүс тэрийг нөлгөөл аваалгүй бас асуудал маргаан хэрүүл бол үүсч эхэлсэн. Яг уу аль аль талд нь л янз янзын хүмүүс байгаа юм л да. Тэгэл тэр харуудын эрхлэлөө төлж байгаа хүмүүсээс энэ нь бол бас тоглоом дээр ингэж үзүүлэх чухал юм аа гэж байгаа. Зарим нь огт эсэргүүцэж чинь тоглоом хөгжүүлэгчдээс ч гэсэн өөрсдөөс нь тоглоом дээр ингэж үзүүлэх нь ёстой зөвөө бод амьдралтай өөр гэж байгаа. Зарим нь тоглоом их чи урлагийн бүтээл ингэж
зүгээр одоо болж байгаа үйл явдлуудыг тоглоомоо ингэж сурталчилахад ашиглах нь ёс зүйгүй эсвэл хямдхан арга маа гэж ярьж байгаа асуудал байна. Миний бодлоор бол энэ зөв юм шиг санагдаад байгаа. Яг тэр бид нар хар хүн байх ямар тийг ерөөсөй ойлгохгүй байхгүй юу те. Хар хүн Америкт амьдрах ямар тийг бид нар ерөөсөй ойлгохгүй. Тэгэж царайнаас ч болоод цагдаагаар барьж авах эсвэл өөрсгч адилхан царайнасыг цагдаагаар тэгж өччихгүй, зарим цагдаагаар тэгж өччихгүй буудах ямар тийг бид нар хэзээ ч ойлгохгүй байхгүй юу. Тийм учраас арай илүү одоо өөр контекст тийм одоо тийм яг ижлэг нөхцөл байдлыг арай өөр жишээн дээр авчраад ингүүт бид нар нийгмийн ямар асуудлууд яваад байгаа гэдгийг илүү одоо өөрсдийнхөө туршлагаар практикаар ойлгож авах юм болов уу гэдгийг сайхан боломжиж үзэж байгаа. Тэгээд ер нь энэ science fiction шинжлэх ухааны уран зохиол төрлийн тоглоомууд дээр ч гэсэн иймэрхүү төрлийн кино, ТV шоу дээр ч гэсэн анзаараад байхад ямар ч хэдэн зуун мянган жил ирээд ямар ч өндөр хөгжилтэй байсан тулгарч байгаа асуудлууд, тэр конфликтууд, зөрчлүүд бол яг л одоо хүний мөн чанартай бат асуудал байдаг хөх тийм. Бид нар яаж ч хөгж дэвсэн, яаж ч урагшилсан тийм. Бидний тэр шийдэж чадахгүй одоо ямагт асуудал үүсчихэд зүйл бол мөнхөд байд юм байна. Тэгэхээр тэрийг ойлгож авахд энэ science fiction шинжлэх ухааны уран зохиол сэдв болоод хэрэг тустай юм шиг санагддаг. Тийм тэгээд улсууд яагаад ч энийг бас барьж аваад нэг жоохон юмыг амар том болгоод сүртэй сенсацлаад байгаа юм шүү дээ. Тийм жоохон сенсацлаад байгаа юм шиг л. Одоо чи ярьсан чинь юу санаанд орчлоо. Саяхан харсан уу юу? Orwell гэдэг тоглоом. George Orwell-ийн Orwell-ыг одоо аваад тэгээ яг тоглоомынхан юу идэг вэ гэхээр ард түмнээ ард эрэхтэй яадаг. Тагнадаг. Мэдээж бүх сайн сайхан төлөөлтэй. Нэртэй тийм тоглоом яваад одоо Steam дээр тэр нэг өмнөх юу л хаад гарцсан байсан. Трейлер дээр яваадсан. Тийм үү. Тэрийг сонирхоод үзлээ нийтдээ. Orwell ч бол зөндөө олон зөв ном бичсэн. Манайхны хамгийн сайн төгөл нэг 1984 байгаа баг. Гэхдээ яагаад ч тиймэрхүү нөхцөл юм харахаар би өөрийгөө нэг тийм хохирогчийн талаас нь ерөөсө харддаг ш. Дарлагдж байгаа ард талаас биш. Төрийг нээр харахад энэ яалчгүй л үнэхээр зөв юм. Тогтцоо нь үнэхээр сайн биш. Яг хөө цөөхөн хохироод байгаа л болохоос нийтийн эрх шийдлийн зөв ширдэн. Би бас нэг жоохон буруу талаас хараад байгаа шиг. Ингээл янз бүрийн үйлс бодлоо юмсаа байхгүй. Тийм учраас тэр зүйлсийг өөрсдөө туулаад шинэ өнцгөөс энэ асуудлыг харах юм боломжтой болж чадал. Ер нь бол видео тоглоомын хамгийн сайхан давуу талууд энийг гэж би боддог. За өөр мэдээгүй бол өмнө нь ярьсан нь THQ дампуураад оюуны өмчүүдэд бүгдийг худалдсан гэж ярьжсэн. Тэгээд Nordic Games гэдэг студи одоо Darksiders эдрийн бүх эрхийг авсан. Тэгээд саяхан нэрээ солиод THQ Nordic гэдэг нэртэй болцсон байлээ. Тэгээд өөртөө ингэ зарласан. Нийт 23 төсөлтөөр ажиллаж байгаа юм байна л да одоогийн байдлаар. Тэгээд тэрнээс 13 төслийн ерөөсө зарлаагүй байгаа гэнэ олон нийтэд. Тэгэхээр энэ донд Darksiders 3 явж явах магадлал маш их өндөр болчиход байгаа. Тэгээд жоохон хүлээсэн хүмүүс их байгаа гэж бодож байна. Саяхан ч гэсэн эдгээр өөрсдөө анх нөгөө Darksiders оюуны өмчийг одоо IP-г авангуудаа 2-ын ремастер хийж гаргаад тэгээд сая бас 1-ийн ремастерыг гаргачихж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд одоо подкаст дээр үл ярьсан шүү дээ. Тийм. Одоо тэгээд гурлуу ингээд орж байгаа нэг удахгүй зарлах байх гэсэн жоохон хүлээлт их байгаа л санагдаж байна. Тэгээд яг энэ зүгээр THQ буцаж ирлээ гэдэг нэг жоохон тиймэрхүү юмар мэдээ яваад байсан л та тэр юм. Тэгэж талигаа чи нэрийг ашиглаж байгаа юм байна тий. Яг хуу тоглоод Zelda дээр тоглож байгааг бол Darksiders дээр тоглолт юм жоон Zelda-тай төстэй гэж хүмүүс ярьдаг. Амар одоо нөгөө геймплей элементүүд гэсэн. Тэг гейм тоглолтын элементүүд нь амар төстэй тийм олон айтем цуглуулдаг. Тэрийг бүгдийг ашиглаад ингээд үе үед аваад явдаг. Тэгж яриад тий. За миний мэдээр нэгэд дуусчих шиг байна. Над бол StarCraft HD remaster төлбөр гарч байгаа гинэ. За ер нь бол дээр үеийн стратеги тоглоомууд бол эргээр хийж байгаа. Dawn of War гарч байгаа, Halo Wars гэхэд гарч байгаа. За StarCraft-ийн хувьд бол анх 98 онд гарсан байт юм лээ. Тэгээд над шиг тухайн үед тоглож чадаагүй хоцрогдоод өнгөрцөн улсууд ер нь олон ремастерууд гарч ирж байгаад бол би яг шулуух хэлбэл баяртай байгаа. Гэхдээ одоогийнх нь ч гэсэн тоглоод нэг тийм бүр амар нүд өвтгөр тийм муухай биш шүү дээ. Бас хангалттай болно. Ер нь бол тоглож байгааг юм байна. Ер нь бол тоглож байгааг. StarCraft 2-ын ч гэсэн тоглож байгаагүй гэсэн. Гэхдээ миний мэддэг айгүй ухаантай гэж боддог, айгүй сүрхий гэж боддог бизнесмен хүртэл таньдаг улсууд юм бол StarCraft-ийг тоглодог шүү дээ. Амар сайн тоглоом гэж ярьдаг байхгүй. Тэр улсууд нэг олон тоглоом тоглодгүй байсан ч гэсэн тий сайн тоглоом гэдэг тэр улсуудын тодорхойлолт нь өөр их байсан ч гэсэн тэгж амжилт гаргаж байгаа улсууд тэр тоглоомоос нэг чухал зүйл байна гэдгийг олж аваад бас хараад байна гэдэг нь энэ тоглоомыг зүгээр тоглож үзэх л олон шалтгааны нэг юм шиг санагддаг байхгүй. Надад бол зүгээр Blizzard турдан Warcraft 4 рүүгээ ороосоо л гэж хүсэж байна. World of Warcraft дээр нэг expansion гаргаад байгаа ч гэсэн яг тийм
3 шигэ жоохон график нь гоё сайжруулаад StarCraft 2-ын төвшөнд аваачаад тэгээ гоё зохиолтой нэг тийм үргэлжлэсэн юм гаргахгүй нэлээ удажлаа л гэж боддог. Том студиуд чи ер нь тэгэл сайлын үнэгээ барьж аваа суучлаа шүү дээ. Одоо чи ерөөсөө тийм. За мэдээний хувьд бол бишин Dota 2 CS:GO талаар хэлэх юм шүү дээ. Над ч бас нэлээд том юм байна шүү. За Dota 2 TI6 буюу The International олон улсын тэмцээн 6 дахь жилийнд бол болсон байгаа. Би өмнөх олон улсын тэмцээнүүдийг ер нь үзэж байгаагүй. Өнгөрсөн жилээс ийм болт юм гэж мэдж авсан л да. За 11 оноос хойш бол явагдаж байгаа юм билээ. Тэгээд анх бол айгүй хөрх нэгдүгээр байр эзлэх нь $1 сая шагналтай байсан бол за сая энэ жилийн олон улсын аврах шалгаруулах тэмцээний нэгдүгээр байрын шагнал хийсэн бол $9 сая авсан байгаа. Wings гээд хятадын Dota-гийн баг бол авсан байлээ. За хамгийн анхны ялагчаас 9 сая шагналыг авсан байж лээ. Тэгээд харин нийт шагналын сан бол $20 сая болвор гараа явсан байна. Тэгээд хамгийн анх болохоор Valve бас $1.5 сая энэ шагналын санд бидний өгч байна гэдэг seed money гэх юм одоо эхлэл мөнгө нь болгоод өгсөн юм байлээ. Тэгээд Dota дээр өөрт нөгөө Battle Pass гэдэг байдаг. Тэр нь болохоор өмнөх Dota мэддэг усуудын бол compendium тавиад төстэй ч гэсэн яг compendium шиг биш. Яг хуу мэдхгүй усууд нь юу гэж тайлбарлах вэ гэх юм бол тийм нэмэлт даалгаврууд нь тэр аваад тэрэн дээрээс тоглоом доторх айтемууд тэр авдаг. Ер нь бол айтемууд л авч болох нэг л арга гэсэн үг л дээ. Тэгээд тоглолт үзэж болох тиймэрхүү гоё ирэх байд. Тэрийг худалдаж авсан орлогын 25%-ийг нь ердөө 25%-ийг нь шагналын сар руу хийгээд ахлаа ингээд $20 сая гарan бол боссон байна гэдэг. Dota тоглогч ямар олон байна, ямар хүчтэй байна гэдгийг бол харуулж ийн гэж. Тийм compendium гэдэг $10 яваад байсан тийм учиртай юм. Тэр нарийн ширийг мэдгүй болохоор олон юм яриад хүмүүсийн дурыг хүрээд байгаа. Гэтэл яг мэддэг хүмүүс нь одоо юм тийм compendium гэж юу юм, battle pass гэж юу юм гэдэг амар гоё тайлбарлаад комментэр үлдээчих юм бол дараагийн TIR би ингээд бичлэг болоод хийчих бас үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр геймерүүд бас ингэж нэг нэгэндээ мэдээлэл түгээх, нэг нэгнээ боловсруулах талаас хамтарч ажиллаарай манайх ингэж хэлье. За гэтээ Dota 2-ын тэнцвэрүүдийг би ерөөсөө шууд нэг үзээгүй гарч байгаа гэж харчаал дарааных гасыг тоглолтын 50 м гараад явсан байгаад тэгээд анзаарсан бусад тэнцвэртэй харьцуулахад яагаад нэг үсгэд гой санагдаад яагаад Warcraft, яагаад StarCraft, CS:GO-с илүү сонирхолтой санагдав гэхээр арай илүү олон улсын хэмжээтэй шиг санагддаг байхгүй юу. Ингээл Хойд Америкийн багч байна, Европоос багч байна, ингээл Азийн явгууд ингээл янз Америк, Европ, Азийн улсууд холилдсон баг хүртэл явж байгаа байхгүй. Тэнгүүд контр болонгууд Хойд Америк, Европ бүр давмгайлцдаг. За Warcraft, StarCraft тэгээ стратеги тоглоом болонгууд Азийн орнууд ер нь солонгосон тэр бүр цойлоод явчихдаг. Тийм болохоор жоохон өөртөө таймшилдаг санагдаад байдаг. Тэгээд Dota болонгууд илүү олон үндэсний илүү олон сонирхолтой улсууд оролцдог болохоор бас илүү үзүүштэй юм шиг санагдаад тий. За яг хөө тэгээд ер нь тэмцээн нэг сонирхдгүй үздэггүй над шиг юм хүн байсан ч гэсэн тэмцээний яаж явуулж байгаа тэр хөтлөж байгаа улсууд тэр анализын үзэхэд их хөгжлөө санагдсан. Ингээл зүгээр спортын сурвалжлагчдаар телевизийн юм шиг ингээл айгүй мэрэгчлээ бас сонирхсууд ингээл байж байгаа байхгүй юу. Гэхдээ тэр хүмүүс ингэж геймер гэдэг сэтгэхүйг ингээл хоббигоор өмнөхөр гоё юм гээд хөгжилтэй тэгээд яг тэрүүгээр үзүүлж байгаа юм шиг санагдсан. Тэгэл хөтлж байгаа улсууд нь тэр өмнөхөр их хөгжилтэй санагдсан. Би өөрөө ч гэсэн ингээд медиа салбарын ажиллаж байгаа улсууд болохоор энэ нь бас сэтгэл зүй ирээдүй байгаасаа гэж бодлоо. Тэгэхгүй бол ингээл одоо зурагт трасгаа зүг нэг л хиймэл байдаг шүү дээ. Ингээд сая манайхаа олимпиад төр үзсэн бол ер нь тэгэл хөл өмгийн тэр үзэхэд хүртэл тайлбарлагч нь явах нь айгүй чухал байдаг шүү дээ. Тэр шиг энэ TI дээр бол энэ сая тайлбарлагч нар энэ каст хийж байгаа улсууд тэр дундуур нь явж байгаа хөтгчдийн тэр өмнөхөр их сэтгэл хүрсэн яг адилхан геймүүд хийж байгаа шиг санагдсалаар гоё байсан. Ер нь өмнөх TI-уудаар бол дандаа шин том зүйлсийг бол зарладаг байсан. Анхны TI эрэхт бол Dota 2-ыг бүр зарлж үзүүлж ирсэн байлаа. Одоо бол гэсэн хоёр шин баатар орж иж байгаа. Pitlord тэгээд Dota 1 дээр байсан баатар. Ер нь Dota 1 дээр байсан бүх баатарууд одоо Pitlord орж ирснээр Dota 2 руу орж ирж дуусч байгаа юм байлээ. Pitlord дээр нэмээд Monkey King гэдэг баатар орж иржсэн. Тэр нь болохоор баг үгүй шиг л маяг. Нарийн ширийн мэдээлэл нь бол нэг гарч ирээгүй лээ. Яг нь ийм баатар орж ирнэ гэдэг бол харуулсан байсан. За TI-ийн хувьд бол ийм байна. Тэгэхээр үнэхээр өнгөцхөө үзсэн байна. Яг TI ямар санагдсан бэ? Ер нь юуг нь үзэх вэ те? Финалийн тоглолт ямарсан гэдэг сэтгэлүүд бас үлдээгээрээ Compendium Battle Pass-ыг тайлбарлахаар бол комментуудаа ингэ дэлгэрэнгүй сайхан бичээд үзэр би ч гэсэн бас уншмаарай шүү. Баярлалаа гэж хэлье. За Dota ийм байт юм ш. Тэгвэл CS:GO, Counter-Strike Global Offensive үзэгчдийн тоо цөөрч байна гэсэн мэдээлэл бас гарч ирсэн байсан. Юун дээр үнслээд ингэж хэлсэн байна вэ гэхээр ESL One Cologne гэдэг Германд ийм тэмцээн
болсон байгаа. Жилдээ бас хэд хэдэн дотоотой адилхан юм том мейжерүүд буюу тэмцээнд бол болдог. Энд бол Германд болсон. Тэгсэн чинь сая хавар MLG Columbus гээд нөгөө Монголынх явуулж чадаагүй гээд манайхны бас сайн мэддэг болсон. Тэр явж чадаагүй тэмцээнээс нь 37%-аар цөөн тооны хүн бол сайн Германдс олуулсан тэмцээг үдсэн байна. Бараг 3-1-ээр цөөрцөн байгаа. Тийм 3-1-ийн гартаар. Яг хуу зарим тайлбарууд бол байна л да. Тэгэхээр Counter Strike-ийн дийлэнх тоглогчд нь бол Америк, Канадад байдаг. Тэгээд тэмцээний Европ болж байгаа болохоор цагийн зөрүүтэй холбоотой юм болов уу. Тэгээд Германы колонот чинь Америкч бас 4 цагийн өсөж байгаа шүү дээ. Тэгэл ойролцоогоор 6 орчим цагийн зөрүүтэй чинь манайхан яаж шөнө хөлбөмбөг үзэх гэж шинэ олимп үзэх гэж юм болдог билээ те. Дээрээс нь мэд нөгөө скин сайн нөгөө Murity тоглоом вебсайтыг хаасан юмтай холбоотойгоор тэр ашиг орлого хайжсэн улсууд тоглоомноос нь биш зүгээр тэгж азаа үзэх гэж яадаг улсууд нь их цөөрсөс болоод үзэгчийн тоо заагаад цөөрсөн болов уу гэж ажиглаж байна. Дээрээс нь мэд тоглоом дээр апдейтд гарсан за буун яаж ажилладаг зарим нэг механикууд өөрчлөгдсөн. Зарим бууныхын чимээ хүртэл өөрчлөгдсөн бас зарим хүмүүс таалагдаагүй болов. Гэтэл ер нь бол ингээд цөөрөөд үзэж байгаа хүмүүс тоглож байгаа одоо active players гэж шүү дээ. Яг тоглож байгаа хүмүүсийн тооч гэсэн ингэж буураад яваад байна гэсэн хардталт бол байна. Тэгээд энэ жилдээ ахиж Counter Strike-ийн том тэмцээн болохгүй байхаа гэж олон мэдээлэл суржууд төр бичсэн мөлий. Яг эх жилийн ихээр дахиад том тэмцээн болоход энэ жилийн тренд эгэлжлээд тоглогч нь цөөрөд байх юм бол Counter Strike ер нь талих тал руу орох гэдэг нөө яах гэдэг нэг бол бас бодох асуудал үүсэх юм байна. Сүүлд миний анзаарсан зөв дуун л нэр өөрчлөгдсөн байсан шүү. Тэгсэн чинь бас нэг жоохон эвгүүч юм шиг болсон байлээ. Одоо зүгээр санагдаад байгаа шүү. Өмнө чинь бүгдээр л нэг адилхан дуудтайсэн чинь одоо ч бас нэг одоо shotgun дээр бодохоор арай өөр дуурдаг ч юм уу те. Би бас контра нэг их тоглохгүй байгаа л те. Би бүр сар гараа марыг тоглохгүй болохоор цолоо хураал болоод байдаг. За мэдээний хувьд бол хийм байлаа. Гинхэ мэдээ асуулсан. Тийм миний бас болчлоо. Тэгвэл энэ 8 сард гарсан онцлог тоглоом руу орох. За тэгээд та. За No Man's Sky гэдэг хүлээлттэй байсан тоглоомуудын нэг гарсан байгаа. За тэгэхээр үнэхээр гайхах зүйлийг хүлээлт өндөр байх тусам унах зай өндөр байд юм байна. Тий. За тэгээд эхлээд нэг 1300-аар эвлээ. Тийм тоглоомын $1250 амгуутай нөгөө shipping cost өөр дөр хөргүүлэх хүн $52-ыг бараг $1302 авч байгаа байхгүй. Тэгээд тэр нөхөр бол тоглоомыг бусдаас 2-7 хоногор төрүүлж тоглохын тулд ийм их мөнгийг бол төлсөн байгаа л да. Тэг яг YouTube дээр нөгөө стрим тэр явуулж байгаа таалгуулж маалгуулаад байсан. Тэгээд зарим усууч үзээд нэг иймэрхүү тоглоом гэсэн санааг тоолж авсан болоо гэж байна. Тэгсэн чинь төд удалгүй No Man's Sky-ийн багийнхан шинэ том патч гаргасан байлээ. Одоо тоглоомыг нэлээдгүй өөрчилсөн гэдэг тэр патч нөөц юуг нөөцлөө гэдэг тэмдэглэлүүд нь харс чинь их л баг хитэн нүүр дүүрэл юм шиг санагдсан л да. Одоо Universe ертөнцийн гаригууд нь яаж үүсдэг одоо бүх гаригууд ингэж randomly procedurally generated байгаа шүү дээ. Шинээр ингэж алгоритм ягаал та тийм үдний холиол ингэж шууд цаад хийвэл оюухан гаргаад идэг. За тэрийг нь өөрчилсөн шинэ амьтад шинэ төрлийн гаригуудыг оруулж ирсэн. Тэгэл амьтад нь яаж юугаа хин юугаа барьж идэв тэрийг өөрчилсөн тэргээд. Ерөөсөн шин юундаг зөндөө оруулж ирсэн шүү. Тэр хүн төрүүлж тоглосон гэж санаа зовлтгүй гэж байгаа юм шиг л том патчийг бол оруулсан. За хэдий тийм боловч тоглоом маш олон хүнийг гонсойлгосон байгаа. Тэгэхээр No Man's Sky бол бараг л хүн амтаа хүмүүс шүүмжилж явах шиг байна. Тэгээд яг гол шүүмжлээд байгаа юм анх үзүүлжсэн тэр трейлер дээр байгаа тоглолтын хэсгүүд ерөөсөө байхгүй. Жишээ нь одоо ингээд хоёр faction одоо fracts юм хоорондоо байлдаад өөрөө сонгоод нэг рүү н ороод ингээд бие бинтэйгээ бас байлдахын тусалдаг гэсэн. Ерөөсөө тийм сонгох ямар ч боломж байхгүй. Дээрэс нь анх ингээд бүр ярилцлагын ингээд гаргаад зөндөө бичсэн байлээ. Ингээд хүн асуугаад ертөнцид ингээд бие бинтэйгээ уулзах боломжтой юу гэхэд нь тийм ээ боломжтой гэхдээ тийм боломж амар юутай амар бага. Тэгээд тийм болохоор өөрийгөө ингээд яг ямрыг мэдхгүй зөвхөн өөр хүн харж яг ямар гэдгээ мэднэ гэдэг нэг тийм ярилцлага байсан. Тэгсэн чинь яг ингээд тоглоом гараад эхний өдөр нь яг хоёр хүн нэг гаригтаар таарсан баха. Тэгээд ерөөсөө ойлын дуулцыг нэг газар товлоод очсон чинь ерөөсөө ингээд би энийг олж хараагүй. Тэгэхээр ингээд нөгөө өөрийнх нь яриадсан тэр одоо мультиплеер элемент нь байхгүй болж таарсан. Тэрийг бүр нотлох гэж байгаа юм шиг ингээд цогцлуулагчтай хувилбар дээр нь ард нь ингээд юм цаас наагаад тэр мультиплеер гэсэн бүр ингээд дарцсан байсан. Тийм бичлэг зөндөө явж байгаа. Тэгээ өөр трейлер дээр үзүүлсэн тэр нистэг амтан тэр нэг цүлтник бас нэг том мангас өдр яваад байсан шүү дээ. Тийм хүмүүс нь бол ерөөсөө одоо хүмүүс ингээд баг хайгаад олохгүй байхгүй байгаа. Тэгээд яг эхний нэг ингээд тоглоод эхлээд нэг
цаг ч юм 2 цаг орчим нэлээд сонирхолтой байдаг юм шиг байлээ л дээ. Ингээл гаригаа судлаад тэгэл ингэж тэрүүгээр яваад. Тэгээ цаашаа болохоор ингээд бүр амар их давтамж ихтэй ингээд чулуу одоо нөгөө цуглуулаад тэгэл нөгөө онгоцоо засаал дахиад өөр гариг дээр очил тэгээ яваад байдаг. Тийм. Тэгээ ер нь бол хайпнаас болж хүмүүс яаж урмыг хугалахгүй байх гэдэг ганц хамгийн найдвартай арга болоо. Тэр нь бол ер нь ерөөсөө амлсан юм аа л хүмүүс өгөх тийм. Чадахгүй юм амлах ямар ч хэрэг байхгүй. Зүгээр ийм шүү гэдээ анхнаасаа дараах явсан бол хүмүүс өөр ингэж аашлаач өгөөч те. Тэгэхгүй болохоор хүмүүс ингэж бүх амлалтууд нь хараад сансраар ингэж хүснээрээ аялж болох юм байна. Ертөнцийн төвд очихоор ямар нэг гоё нууц байгаа юм байна те. Өөрөөр бүлгүүд орж байлдаж болох юм байна ингээл хизээч уудахааргүй олон төрлийн амар гоё антид амар гоё гариг дээр очих юм байна гэж бодоод нөгөө $60 төлөнгүүд бүр $60 гэж байна. $60 төлөнгүүд нөгөө хэлсэн юмуд нь баг байхгүй болохоор яалчгүй гонсоож байгаа байхгүй юм тий. Тэгээ яг бас өөр шөмжилж байгаа юм. Нилээн яг зүгээр ажиглахад нилээн яарал гаргацсан юм шиг санагдсан л да. Тэгээд гол элементүүдээр хасаад тэгээд яг гарсныхаа дараа ч гэсэн амар их одоо алдаа заагаад тоглоом нүрөө ултраад байсан. Бисэн дээр гарсан үйлбэр нь амар их нөгөө фрейм нь бүр баг ингээд амар гацалттай байгаа юм шиг санагдаад тий. Тэгээд патч багаар гаргаж байгаа. Тэгээд бас студ нь өөрсдөө ингээд аль бишний тайлбар өрөөсөө энэ дээр хийхгүй байгаа. Тэр нь бүр хүмүүсийн ингээд улам дургууг нь хүргэдэг ч юм уу тий. За наад ч угаасаа ингээд байхгүй байгаа бид нар энэ дээр ажиллаж байгаа ч юм уу эсвэл ингээд болцсон юм а бид нар удахгүй DLC-гээр гарнаа ч мэр тийм мэдээлэл хийхгүй байгаа болохоор бүр ингээд хүмүүс ингээд яах гээд байгаа ингээд мэддэхгүй ингээд уурлаад байгаа юм шиг санагдсан. Би бас No Man's Sky хараад тогломоор л болж ирсэн л дээ. Тиймэрхүү төрлийн тоглоомыг сонирхдаг гэсэн. Тэгээд сүүлд ер нь бодоод ямар тоглоом дээр айгүй найдаж чаад ингээд фейлчлээд гэсэн чи Ром тоглоор 2-ыг бас бодчихсон. Айгүй том юм аа том бүлтгэрээдсэн чи бас байдгүй тоглоом. Тийм. Гэхдээ яг энэ сард гарсан тэг яг удахгүй бас студиэс нь мэдээлэл хийгээд магадгүй агас жилийн дараа яг патч бүх апдейт нь гараад бас гоё болчих чинь билүү те. Тийм найдлага бол жоохон байна. За харчлаа. Заавал No Man's Sky бишээсэн ч гэсэн юм procedurally generated тэгээд тоглоом цаанаас өөрөө ингээ юмнуудаа бүтээгээд тэр алгоритмаараа бүтээгээд юм. Би ер нь нэг жоохон зөвсөг үшрэл моотой байдаг болохоор бас тийг санагдаад ч магадгүй. Яг хөө ертөнцийн юм болгон ингэж хүмүүс дээр нь ажиллаад тий гариг болгоны ингэж онцгойлох чижээсээ зүгээр ингэж бантаа хутгаж байгаа л нэг юм гаргаж идэл дахиж жоох хутгаж байгаа нэг юм гаргаж идэл нэвж юм игээл дахиж хутгаж байгаа гаргаж идэл тааш тийм хачин болохгүй болоо л гэж бодоод байгаа. За No Man's Sky-д бол тэгээд тоглоомын төгсгөлийг за яриад яах. Ярьчих юм уу тэгээд би үдцэн л дээ өөрөө. Тэгээ би ч гэсэн харцсан тэгээд мөнгө төлж авж байгаа бол жоохон төсөл харж байгаа. Аваарэ гэж хэлэх үү яа. Төслийн ямар ингэ сонирхчул хүмүүс хайгаад үзэл байгаа. Гэтэ ер нь бол утгагүй юм байлээ. Бас яг ярьж ирснээс өөр болчихж байгаа байхгүй. Ярилцлаган дээр бас төслийн баг тийм байхгүй тэгвэл шал тэнийг үздэй гэж ярьж ирсэн аа. Яг тэр шиг юм хийцэн юм байлээ л дээ. Тэгээд дүгнээд хэлэхэд бол одоо тэр бал сарын эхний 2-3 цагийн дуусмагц их өтгөртэй, давталттай, сонирхолтой юм цөөнтэй тэгээд тоглоом жоохон алдаа их тийм болсон байна. Хитрхийх амбицтай байж байгаа. Одоо Икаросын дов гэж яддаг шүү дээ. Тэр наран хитрхий ойрхон ниснээс бол далвчин шатаад унж өгсөн залуугийн тухай байдаг шүү. Тэгээд хитрхий одоо үзүүлж чадахгүй юм том зүйлсээ амлж хагаад ийм болсон. Яг хуу ийм жанрт угаасаа дуртай хүмүүс явах юм бол тоглооны их асуудал болж харахгүй байх гэж бодож байна. Бид нар шиг ингэж иймэрхүү тоглоом гэж хаад аягүй догдолж жагаад тэгээд тэрний хүрээгүй усуд бол өөл ихээр. За дараагийн тоглоом болохоор Deus Ex. Энийг гэхдээ яг латинаар нь юу гэж унших хэвтэй яг. Герман дуудлагыг харангуут бас нэг өөр яг хараа гараад Deus Ex гэдэг уншаа. Англиар үсэн Deus Ex Machina гэдэг. Тэрний л Deus Ex. Тэгээ Mankind Divided гэх сайхан шинэ анги нь гарсан байгаа. Нөгөө No Man's Sky-тай харьцуулж ярих гээд зүтгээд байгаа нь юу вэ гэхээр нөгөө Mankind Divided-ийн өмнөх анги дээр нь болохоор үйл явдал нь хит хитэн хотод өрнөжсэн гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь одоо Deus Ex Mankind Divided болсон чинь нэг л хоттой бүх үйл явдал нь өрнөд гээл өдөр шөнийн ямар ч үед тэгэл бослог юм болж байгаа үед арай өөр үе ч гэдэг юм те. Тиймэрхүү яг хэсэг болгоны ингэж хүмүүс бодож одоо найруулагч нь ч маа харж байгаа шүү дээ. Гэхдээ наад зэхээ жоох юм болгоч. Тэгэх юм бол үзэлсэн илүү сайн харуулна ч гэдэг юм те. Яг хүнд үзүүлэх гэсэн юм а яг хүсэж байгаа юм а үзүүлж чад илүү их одоо тайт гэх юм те. Илүү чамбай бүтээл яг ийм байх хэрэгтэй болоо гэж бодогдохоор юм шиг санагдсаар юу үед үзээд байх тал. Тэгээд цувралын үйл явдлын хувьд бол ер нь л одоо роботууд хиймэл оюун ухаан энэ орсон шинжилгээний өр зохицол ямар байдаг вэ? Хүн байхын утга учир хиймэл оюун ухаан гэж юу вэ? Хүнийг юу хүн болгодог вэ ч тийм. Мэдээж тиймэрхүү зүйлсээр бол тиймэрхүү асуултуудыг бол тавьж хариулт өгөхийг бол хичээж байгаа тиймэрхүү үйл явдалтай бол байгаа шүү дээ. Тийм дээ зохиол нь яг өмнөх ангиас үргэлжлээд
явж байгаа юм байлээ. Тэгээ үнэлгээ бол нэлээд сайн байсан. Хүмүүс бол нэлээд магтажсэн. Тийм тэгээ өмнөх ангиудын тоглоогүй байсан ч гэсэн ер нь тэр хангалттай мэдээлэл өгөхөр хэмжээний тэгээ тоглоомны ихэнд нь нөгөө яг өмнөх ангид юу болсныг гаргах юм байлээ. Тийм тэр нэг таалагдаад байна. Яг надад таалагдчих яг нэг бол шууд ингээд байлдаад явж болно. Нэг бол ингээд нууцаар яваад тэгээ сонголт өөрийнхөө хүснээр тоглож болох юм байлээ л те. Тэр тоглолт нь л их зүгээр санагдаад байна. Тэр ч бас тийм шинэ хэмжлэлтэй орог тоглоом болгол одоо тийм болох гээд байгаа шүү дээ тийм. Гэхдээ гүйцэтгэл нь энэ тоглоом хийсэн. Яг гүйцэтгэл нь сайн байна гэдэг нь энэ дээр өөр байгаа юм шиг. Тэгээ ер нь 8 сарын үед бол олигтой олон тоглоом байсан. No Man's Sky жоохон fail дээр ингэчлээ. За Deus Ex бол сайн болсон. Гэхдээ өмнөх ангууд нь Geek-Cotter яг тоглож байгаагүй юм байна. Дээрээс нь Batman-ы тоглоом гарсан нөгөө Telltale-с гаргасан байгаа. За Walking Dead, Game of Thrones сонголтуудад тоглоодыг гаргадаг гэдэг нь Telltale-ийг бол манайхан мэдж байгаа. Тэгээд Batman-ы хувьд болохоор яг тэр одоо comic book-ийн юм шиг арт стайлтай шүү дээ Telltale-ийн тоглоом. Тэр нь болохоор Batman их зохиод байгаа юм шиг санагдсан. Wolf Among Us шиг нэг тийм comic намын үйл явдал юм шиг яг санагдаад байсан. Гэхдээ шүүмжүүд дээр юу гэж яана вэ гэхээр одоо Batman-ы хувьд бол Bruce Wayne гэдэг бизнесмен хүн байгаа. За Batman гэдэг одоо гинт хэрэгтүүдэд тэмцдэг дүр байгаа. Тэгэхдээ тэрний Bruce Wayne-тэй эсгүүл нь жоохон өөртөртэй яриа хөрөлт хийхтэй байна гэсэн. Batman-тай хөлбрүүд нь болохоор яг тулдаад нөгөө quick time event хурдан товчнууд яг тэр хүч байгаа ч гэсэн илүү гоё харахад урамтай байна гэдэг чинь. Тэгээ дээрэс нэмээд нэг яг мөрдөгчийн эсгүүд байгаа хэргийн газар очиод юм ингээс тааруулж шалах зүйлс нь бол тийч өөртөртэй биш юм. За шинээр гарсан тоглоомд бол ийм байна. Тэгэхээр Ginkgo битээр ямар тоглоомдсан яри. За сая подкаст юмшлиг хийх юм бол Ginkgo-тэй талбай дээр уулзсан Pokemon барийг ярьсан байна. Тэгэхээр Pokemon Go нэлээд тоглоод нөө Ginkgo. Тийм Pokemon Go нэлээд тоглоод одоо нэг 14 level 14 хүрчээл явж байна. Тэгээд яг хуу хотын төвөөр л тэр нэг Pokestop гэдэг нэг очиод эргүүлэхээр тийм Pokeball гэдэг бөмбөг өдр өгдөг. Янз бүр айтем өгдөг юмнууд нь хотын төвөөр их байд юм байлээ. Улаанбаатарт байна. Тий, яг талбай урд дур зөнтэй байлээ. Тэрүүгээр нэг ер нь эргэлтээд ах юм бол хурдан левел ахих юм шиг санагдсан. Тэгээ жоохон зах руу гараад ирэхээр л бараг л хаа нэгтэй нэг таарахгүй хэцүү юм байлээ л тий. Тэгээ яг Pokemon Go жоохон апдейт игээд бас хөөргөн сайжраал байгаа санагдсан тий. Хүмүүс өөдөөг байна тий. Арай л өөдөөг болох шиг л шүү дээ. Энд тэнд нөгөө жим зөндөө байдаг одоо нөгөө тийшээ очиж тулалдаад тэгээд өөрхөн багаар нөө эзэлж болдог байхгүй. Тэгээ би нэг цэнхэр багт орсон чинь ер нь манай багийн эзэлсэн жим нэг харагдахгүй хаасаг бол шар багийнхан л явж илээ. Яг шар баг руу орохгүй гэдэг. Тэр чинь бас болдог бахтай яг цэнхрээрээ эхэлсэн. Цэнхрээрээ л явъя гэж бодлоо. Үүдсэн жоохон сайжирч байгаа дөөрэ явахаа жимүүдийг эзлэе гэж бодчихлоо. Монгол тэгээд ер нь тоглож байгаа улсууд олон байх шиг байна тийм. Бас ер нь тоглож байгаа улсууд байх шиг үлээ. Сүүлд нь групп ч гэсэн нэгт заарагдчихсэн. Тэрэн дээр жоохон ярилцаал байлаа. Тэгээ уг нь яач үл их зүгээр санагдаад байгаа. Одоо бас яг анх трейлер дээр үзүүлжсэн нөгөө хоорондоо Pokemon солилцох тэр юу н орж ирээг байгаа байхгүй юу? Боломж нь хэрвээ апдейт гараад яг тэгээд ячих юм бол хүмүүс яг хоорондоо уулзаад биеиндээ байхгүй Pokemon солилцоод жоохон тийм хүмүүсийг жоохон цуглуулах тийм боломж гарч магадгүй юм. Боломж гэжтэй зүгээр нэг тийм солилцоо дуусчих юм бол тоглоом дуусах үедчих юм шүү. Мэдгүй ягаад гэвэл Pokemon-чууд орог. Pokemon Go дээр бол 250 Pokemon барихаар бүртгэгдсэн байгаа. За тэгээд яг өөрөө Pokemon-ууд бол нийт нэг бараг 700-800-аар авцсан бахаа да. Тэгээ одоо энэ жил бас шинэ Pokemon гарахаараа тэгээ дахиад тэр Pokemon-ууд нэмэгдэнэ гэдэг чинь тэр 1000 гол доороо гарчих бах. Тэгээд эдгээр хүмүүс ингээ бүх Pokemon 250 Pokemon-ууд барьчлаа. Одоо юу хийх юм бэ гэхтэн тэгэл дахиад шинэ 100 Pokemon гэж гаргаад бүрэн боломжтой байхгүй. Тэгэхээр энэ бол хизээж бараг хэсэгтэл тоглох байх гэж боддог. Тэгээ яг энэ hardcore fan-үүдээс нь гадна, яг энэ улаан fan-үүдээс нь гадна Pokemon мэддэггүй хүмүүс хүртэл тоглоод байгаа шиг байсан. Тийм ингээд. Би ажил дээр суудсан чи өө чи компьютер тэр гайгүй мэддэг гэсэн чи ажиллаж ирээд байгаа. Бис ингээ ажил дээр байсан чи ажлаа хөөрж ирэнтэй чи компьютер яагаад гэвэл энэ Pokemon нэг жоохон тайлбарлаад тахаж би тоглоод ирсэн юм байна. Чи би бас Pokemon дээр аач өгдөг ерөөсөө. Тэгээд бүр огт тийм шинээр хүмүүсийг Pokemon-оо оруулж ирж байгаа хүртэл энэ хайгүй амжилттай байна гэж яриад байгаа шүү дээ. Тийм манай бас найз ерөөс өмнө Pokemon тоглож байгаа үедээ одоо бас ингээд тоглоод эн чинь ингэж хувирдсан байлээ гэдэг тийм. Яг миний хувьас л мэдээж юм яриад яваад тийм. Би болохоор дэлж яг тэр нөгөө юугийн тоглоод үзээч. Анхны Pokemon тоглоод үзчихээ. Тэгвэл наад хэдэ илүү сайн мэдэн штэ гэсэн чи тэгэл. За яршиг гэдэг Pokemon Go л их амар ах шиг байлаа.
За гоо юу тийм байт юм байж. Гинко өөр юу тоглоо? Өөр сая Super Hot гэдэг энэ жил гарсан баха. Тэрийг ял тоглоод дуусгацсан. Их богинохон зохиолтой юм байна. 2 цаг суугаад гарыг дууссан баха. Зохиолно гэдэг байгаа юм. Тэгээ тоглолт дизайны талаас нь нэлээ өрмөц гоё болсон байлээ. Харин зохиол нь жоохон ядсан ч юм шиг жоохон хүчилсэн юм санагдсан. Ингээд яг хүчээр юм яа нэг сонирхолтой байсан л та би өсвөлдөө баг уушаагүй гүйлгээ явцсан. Яг зохиолоо дуусчих юм бол endless mode тэгээд нэгддэг. Тэгээд challenge-ууд нэгддэг юм билээ. Тэгээд тэр нь илүү ингээд зохиолын хүчлээд байгаа юм байхгүй. Ингээд зөв өөрөө чөлөө тоглоод явах болохоор зүгээр санагдсан. Steam дээр гарчлаа юм чинь. Steam дээр байгаа. Гэтэ $25 гэхээс жоохон үнэтэй л санагдсан 2 цагийн кампэйнтэй тоглоом гэхэд. Тийм Steam дээр хямдрахаа юмас банлаа явал би аавна гэж бодчих. Супер байж юм шиг санагдав. Зохиолоос нь олж өчлөө зүгээр л тэгж. Тийм тоглолт нь их сонирхолтой юм байна. Гойснагдаад байд. Сүүлийн үе дээр нилээх үхсэн тэгээд тэгж ялцсан гайгүй. Тэр хүртлээ ерөнхийдөө гайгүй байсан шүү. Гинкогийн сүүлийн үед ягаад тийм үхдэг тоглоом их тоглоод байна. Hotline Miami Party Hard тэгэл супер хот. Тийм нэр. Энийг би нөө Hotline Miami шиг тоглох гээд нилээх үхээдсэн юм байна. Чи амар хурдан өдөлдөг. Энд нэг гоё юм ингээд хүмүүс амар гоё алчих юм бол дараа нь тэрийг нэг үзэлдэг байхгүй. Тэгээ нэг жоох ингээд хүлээж мүлээгээд энэ тэнд очиад зогсоод ингээд нэг яах юм нэг жаахан тийм гоё харагддаг. Амар хурдан урт баг буудаал сэлмэшэр дээр дахиж бууг нь авч зохиол буудаал тэгээд яваадах юм бол ингээд дараа нь өөрийнхөө бичлэгийг үзэхээр амар тийм кул гоё харагддаг. Би хийжтэй гэж бодохоороо тэр нэг зүгээр л юм байлээ. Нүүбрийн сар юу тоглоо? За өнгөрсөн сарч бас амьдрал жоохон том өөрчлөлтүүд гараад ирсэн болохоор нэг ч яхтар тоглоомоос барьж авч чадсангүй. Mountain Blade суурлын 3 дахь тоглоом With Fire and Sword гэдэг 1600 оны зүүн Европт үйл явдал нь өрнөж байгаа тэр тоглоомыг тоглосон. Гэхдээ энэ суурлын үед болохоор Mountain Blade 2 Warband гэдэг нь хамгийн алдартай, хамгийн сайн нь болсон. Энэ 3 дугаар ингэ яаж яхад 1-р ангийнх нь engine тэр хийгээд жоох мяа болсон байхгүй. Тэгээд зохиол мөхөд гэж хичээгээ тэр нь жоох бас ядаргаатай. Зүүн Европын газрын зураг дээр ингээд нэг ноёноос даалгавар авчаад нөгөө тал руу очиж гэсэн ирэлтэх нөгөө улсууд нь алга болчихж байгаа тийм. Тэгээд тоглоомноос алдаа болоо баг ихтэй болохоор дахин олон давхар хадгална нэг жоохон уур хөрмөр маяг. Би яагаад ч одоо ачивентууд нь авмаар сэтгэл суулгасан ч одоо тэрэндээ баригдсан. Энэ 3 дээр нь монголчууд гардаг юм уу? Үгүй. Хоёрт Warband дээр гардаг юм. Тийм Warband дээр Монголоос үсэлт гарна яг хуу зүүн Европын Казакууд нөгөө Половсын энэ гээд байдаг. Тэднийг Монголтой төстэй соёлтой улсууд л яг тэднийг тооцоол гэж болох. Гэхдээ 1600 он гэдэг чинь ер нь манайх чинь манжиндар тоорч эхлэх гэжсэн үе Алтан ордны улс ер нь бас мяарч эхэлжсэн үе шүү дээ тийм. Яг Warband-ыг би ачивентуудын 100% аваад дуусгацсан. За энэ тоглоомд бол ингээд өндөрч. Ер нь бол нэмэдлэхэд одоо подкастаас гадна бас сардаа яаж хийж байгаад ингээд нэг ревю энэ гаргаад бай гэж боддог болсон. Тэгээ Warband-ийн талаар бас усаа сонсогч байгаа. Би ер нь Warband-ийн юуг нь бичихлэн гэж бодож байгаа. Одоо тэгтээ өөр тоглоом ревю бичиж байгаа болохоор Warband руу дараа нараа гэж бодож байна. Шинэ тоглоомын ревю бол хийгээд чадахгүй байх юм. Чавж тоглоно гэдэг л аяг хэцүү. Тийм болохоор хэдэн жилийн өмнө тоглож ирсэн эсвэл сая сэргийгээ тоглосон ч тий бас жоохон мэддэг болсон. Бас тодорхой хэмжээний одоо өөрийнхөө үзэл бодол хэлэх бэлэн болсон тоглоом одоо ярьж одоо сэтгэлээ хаваалцсан гэж бодож байна. Тэгээ бүгднээсээ Warren-д North review хийсэн ч хүмүүс сайхан хариулт үзүүлжлээ. Их баярлалаа гэж хэлмээрээ. За подкастын үед бол ингээд хоёулаа өндөрлж байгаа шүү дээ. Тэгээ суугаа яаж дэмжиж болох вэ гэдэг талаар нөгөө сонголтууд ямар сонголтууд байгаа гэдэг их дурдмаар байна. Тэгэхээр Patreon яг яаж ажилладаг бас манайхан сайн ойлгодог юм шиг байна. YouTube дээр бас нэлээд олон чаналууд хийж байгааг манайхан бас YouTube сайн ухдаг улсууд анзаарсан байх л та. Тэгэхээр YouTube дээр үтээдэг улсууд одоо сардаа $1 чав ингэж хандив өгдөг байхгүй. Тэгээд данс мансаа холбочих юм бол за би нүүберт сардаа ингэ $1 өгөө гэх юм бол данс холбочод сардаа ганцхан $1 л унаад над руу явна гэсэн үг байхгүй юу. Тийм шууд явуулдаг данс биш байхгүй юу. Тийм чинь нэг яг сар болоод гарах юм бол сарн дууссныхан дараа нэг мөнгө нь татагдаад над руу орж иж дэмжигдэнэ гэсэн үг. Тэр мөнгө нь сар дуусны дараа орж ирнэ гэсэн үг. Тэгээд Монголд бас хүмүүсийн ашиглах гэж санагддаг шиг. Надад болохоор тэр нь яаж амарсан. Тэгэхгүй болохоор ингээд хүмүүсээс шууд ингээд долларын данс гэж тавьчихаар нэг л шудраг шиг би тэр мөгийг нэг олж авахгүй байх санагдаад байгаа байхгүй. Жишээ нь ингээд тэдэн хүмүүс надад ингээд энэ сар ингэж итгэж мөнгөө өгч байна гэж харангуйтай амар хийх уран зоригтой шиг санагдаад идэв яагаад чи. Гэтэ эсвэл төвөргийн данс хүртэл голон тонкон дээр байгаа энэ мэдээллийг та нар харж байгаа бах. За тэгэхээр ер нь бол мөнгө өгөх ямар ч шаардлага байхгүй зүгээр үнэхээр тэгж тусахыг хүсэж байгаа улсуудынх юм бол
ингэх боломжтой шүү гэдэг үүднээс л хэлж байгаа. Гэхдээ channel-да тус хамгийн том тус юу гэх юм бол энэ бичлэгүүдээ үзэж байгаа нь бол хамгийн том тус. Та сэтгэлүүдэд доор очиж байгаа хамгийн том тус тий. Тэгээ дээрс нэмээд яг энэ channel байт юм аа сонирхоод үзэрээд улсууд хэлж байгаа бол тэр үнэхээр том тусаа. Тэр одоо ямар ч том мөнгөний тусламжаас илүү гэдгийг хэлмээрэн ингээд одоо л үзэж байгаа дагж байгаа бүх хүмүүстээ дахин маш их баярлалаа гэж хэлье. Гинко ч гэсэн бас ингээд 7 хүмүүс гинког айгуу дэмждэг шүү дээ. Тийм үү. Өдөө хоолойтой залуу гэж ярьсан. Гинкос тэр улсуудаа хандаад баярлалаа гэж хэлмээр санагддаг юм аа. Сонсогч нартаа бас баярлалаа. Намайг зүгээр нэг даа юу лээ. Тэгж жагаад болъё гэд хэлдэг гэдэг нэг тийм маш хэцүү. Өөсө тоглож амжихгүй болохоор тэгэл яг тэгж хэлсээр байгаа юм. Амны юу болцсон юм шиг. Гинко ч ер нь бол юу ш намайг бодвол гейминг хэлэр хамаагүй их мэддэг байхгүй. Япон консолоо тэгэл өөр дээр тэр нь юу болж тэр бүгдийг мэдж байгаа. Би болохоор ингээ зүгээр байгаараа л байхгүй. Ингээл микрофонтойгоо гинко тэрээр л юм болж байгаа л ярьцдаг. Гинко болохоор арай их юм мэдээд байгаа байхгүй. Тэр гинкод бас баярлалаа. За ингээд энэ сарын подкастын хувьд бол энэ төрөд өндөрлж байна. Ингээд дараагийн ревюч подкаст ч тэр болтол 4 баяртай. Нүүбэр болон гинко байлаа. За баяртай.